энэ дэлхийн ертөнц чинь өөрөө их л улам энгийн рүү л яваад байна шүү дээ. Эглэл рүү л яваад байна. Одоо ажиглаж байгаа энэ дэлхийн олон тэрбумтнууд чинь хөрөнгөнд тарааж байна. Нийгмийн сайн сайхны төлөө зориулж байна. Байшин саваа багасгаж байна. Орон гэрээ жижигсгэж байна. Ундаг унаагаа хүртэл энгийн болгож байна. Эн чинь юутай холбоотой гэвэл дэлхийн нэгдлийн хөгжлийн нэг тодорхой чиг хандлагатай холбоотой юм л да. Энэ аз жаргал хаана байна гэхээр энгийн юмд байд юм байна. Амар амгалан хаана байна гэхээр эгэл жирийн юмд байд юм байна. Тэгэхээр хүн амар амгалан амьдрий гэвэл аз жаргалтай бай гэвэл эгэл жирийн л бай гэдэг ийм одоо үзэл бодол руу явж байна. Ер нь явж байгаа. Тий. Харин манайхан явах жоохон баг байна уу да гэж бодоод байна. Одоо аяндаа л явна. Бид нар чинь хүндрэлтүүд нэг хэсэг юм чи хүндрэлтнийхөө нийтлэж амыг л дагна шүү дээ. Ер нь бол харин цаг хугацааны дэдвэл гэдэг асуудал